Өнөөдрийн хичээлээр IELTS speaking part. 2-2 минутын яриагаа хэрхэн үр дүнтэй бүтцлэх мөн Cue card. дээрх асуултуудыг цаг хугацаанаас нь өмнө дуусгахгүйгээр хэрхэн дүүргэх талаар наривчлан судалцгаая. Энэ нь таны Fluency and coherence. мөн Grammatical range and accuracy. шалгууруудыг сайжруулахад чухал нөлөөтэй. IELTS speaking part. 2-ны гол зорилго бол өгөгдсөн сэдвээр 1-2 минут тасралтгүй ярих чадварыг үнэлэх юм. Энэ нь зөвхөн ярих бус, санаагаа логик дараалалтай зохион байгуулах, өргөн хүрээний үгийн баялаг, дүрмийн бүтцийг ашиглахыг шаарддаг. Энэ хэсэг таны Fluency and coherence. Lexical resource. Grammatical range and accuracy G. үнэлдэг. PPF. Буюу өнгөрсөн одоо ирээдүйг бүтцэн. IELTS speaking part. 2-ны Cue card IG. удирдах хамгийн үр дүнтэй арга юм. Энэ танд өгөгдсөн сэдвийн хүрээнд өргөн хүрээний цагийн хэлбэрүүдийг ашиглан яриагаа уртасгах, санаагаа логиктойгоор өргөжүүлэх боломжийг олгоно. Ингэснээр та Grammatical range and accuracy. оноогоо дээшлүүлж Fluency and coherence IIG. хадгална. Жишээлбэл I remember when I first visited that place. Currently, I often go there because in the future, I plan to visit it again. аим 2. гих мэт яриаг бүтцлэхэд Band. 6.1 тэг болон Band. 8.1 тэг төвшний хариултын хооронд тодорхой ялгаа бий. Band. 6.1 тэг хариулт нь I will talk about my hometown. It is a small city. I like it. I live there now. гих мэт энгийн өгүүлбэрүүдээс бүрдэж санааг гүнзгийрүүлдэггүй. Харин Band. 8.1 тэгээс дээш хариулт нь PPF. бүтцийг ашиглан I'd like to describe my hometown. Ulaanbaatar. I spent my entire childhood there, experiencing various seasons and traditions. Nowadays, despite living abroad, I often reminisce about its vibrant atmosphere. In the future, I hope to contribute to its development, perhaps by returning to work there. гих мэтээр өгүүлбэрүүдийг логиктой холбож цагийн хэлбэрүүдийг уян хатан ашигладаг. Энэ нь таны Fluency and coherence. мөн Grammatical range and accuracy. шалгууруудыг дээшлүүлнэ. Яриагаа чигт логиктой болгоход цаг хугацааны илэрхийлэл болон холбох үгсийг зөв ашиглах нь чухал. Жишээ нь In the past, өмнө нь урд нь, currently. одоогийн байдлаар яг одоо, In the future. ирээдүйд, мөн However, гэсэн хэдий ч. therefore. Тиймээс ийм гих мэт холбох үгс нь таны Lexical resource. болон Coherence сайжруулна. Одоо бид PPF. бүтцийг ашиглан жишээ хариултыг сонсцгоё. Багш Describe a memorable journey you have taken. гэсэн асуулт тавихад оюутан Okay. I'd like to talk about my trip to Japan a few years ago. It was my first time traveling abroad, and I vividly remember the excitement as I boarded the plane. The moment I landed, everything felt new and fascinating, from the efficient public transport to the delicious street food. Currently, I often look back at the photos and videos from that journey, and it inspires me to explore more of Asia. In the future, I definitely plan to revisit Japan, perhaps during cherry blossom season, and explore some of the less known historical sites. гэж хариулж байна. Энэ хариулт нь PPF. бүтцийг төгс ашиглаж бүх шалгуурыг хангаж байгааг та харж байна. Одоо та дасгал ажил хийх цаг боллоо. Describe a book you have read that you would like to recommend to others. Гэсэн Cue card IG PPF. бүтцээр хариулахыг хичээгээрэй. Эхлээд номыг анх хэрхэн олж уншсан тухайгаа, Past. одоогийн сэтгэл болон ном танд хэрхэн нөлөөлж байгаа тухайгаа, Present. мөн ирээдүйд энэ төрлийн номыг дахин унших эсвэл бусдад хэрхэн зөвлөх тухайгаа, Future. цагийн хэлбэрүүдийг ашиглан яриарай. Энэ нь таны яриаг 2 минутын турш үргэлжлүүлэхэд туслана. Баяртай.